Сайн байцгаана уу гэд багчуудаа уран шуухай сургалтын нүүн багш лам болон байна. Өнөөдөр бүгдээрээ дэлхийн хүүхдийн яруу найргийн дээж жүг номноос Оросын хүүхдийн зохиолч Самуэль Маршакийн 6 онцгой найрагдлыг хамтдаа уншиж сонсох болно. Ингээд багшийг анхааралтай сайн сонсоод зэжлээрээ амжилт хүсье. 6 онцгой найраглал. Сургуулиас ирүүтээ нэгэн жаал сурлагын дэвтрээ нуучгаа гин. Дүнгийн дэвтрийг ээж нь асуу дүүрсэн хэрэг үзүүлж орхив. Онц муу гэсэн дүнгийн харав. Олон ч үгүй шогшиж гарав. Ойлггүй хүүдээ эцэг нь урсаж очиж онц муу шүү гэхэд тэгээд яагаад авчихав гэхэд тэр муу шуунаас болчихлоо. Байгалийн хичээлдээ дулмиг болохоор баба модыг шуу гिचглээ гэв. Үүнээс ч дордон авахар байж гэж үгээ олохгүй ээж нь бухимдав. Онц муугаас дордон гэж одоохондоо үгүй шүү дээ гэж хүү адарлав. Удаах онц мууга яагаад авчихав гэж ууралсан их чинь давшилж гарчээ. Ийм шийдгээс болж үнэндээ ийм явдал үслээ шүү дээ. Имж үзээгүй болохоор түүнийг ичний ногоогээд биччихгүй юу гэв. Харалмар гуравдахыг нь яагаад гэж эцэг нь хэлэгнэн хашгирч гарлаа. Урагшгүй би чинь гурвалжны налог уусынхаа гол юм байх л гэж бодсон юм. Дөрөвдхийг нь яагаад гэвэл хүн дөхөж очоод хинэгч үгүй. Судалт тахиг пахон бит хоёр шууд л шавжгээ биччихгүй юу гэв. Яа тавтахын гэд ээж нь арай ядан асуух чайдав. Хэцүү хүнд бодлого өгөхөр нь хэдэн янзаар боцоор байтал 3-2 уурхайч гэсэн гониг хариу гардаг байгаа гэв. Чааваас сүүлчийн гээд ихэд сухалдан эцгэн чичлэв. Багш надаас канины хамрыг байдаг газрыг цохон асуув. Өмнө нь дуулж яваагүй болохоор өөрийнхөө хамраа нээзийнхээ хамартаа заачихмаа гэв. Ийм сурагч байх гэж ич хүрт муу дэвтрээ ав. Одоохон явж орондоо ор гэж омогт дуугаар ээж нь хэллээ. Хөөрхий тэр жаал урвайгаад хөлөө чирэн алхав гин. Хажуулж орондоо хөрвөөгөөд хар даран зүүдлэв гин. Алаг тахи сөрөг зөгийн шиг анхлын үнэрт цэцэг дамжин амьд имж хүнсний ногоо шиг аглаг талын хөрснөөс сурган модтой намхтай канины хамарт могой мэлхий элбэг дал жигүүртэй бабоб түүнийг дайран шүрхтэй дадмаг чадмаг араатан хүлгсэн чин дээр авраг мод шиг ногоон дунд хөл толгой тасчуулсан хөөрхий уурхаж хэвтэн гин. Азгүй түүнийг араатнууд үзээд архин хуршин уйлан гин хэн чухам хэсэглэж орхивгээд хээрийн араатан бархирч гин. Бозор муу дээрэмчин бултад хаашаа зайлах вэ? Ул мөрийг нь мөшгийгээд усны өхөр орилно гин. Унгаад чамайг дивсэн гээд уутад имж ухсхийв гин. Барайд чамайг бадна гээд бабоб мод элдэв гин. Хар дарсан зүуднийхээ ертөнцөөс хашгираад сэртэл өглөөний 6 харин нөгөө сурлагын дэвтрээ хайгаад очтол өчигдрийн байрандаа. За энэхүү хөөрхөн шүлгээ бага ангийн 4-5 дугаар ангийн сурагчид болон дунд ангийн сурагчид маань хөөрхөн цээжлээд уран жиргээ, уран уншлагын наадамдаа уншаарай гэж хүсэж байна. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.